Тэгэхээр энэ хаврын чуулганы хугацаанд бол одоо төсвийн одоо тухайн хууль дээр тусгагдсан одоо тойрог орон нутгтай холбоотой шинэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудын ажлыг одоо эхлүүлэх, тендер шалгаруулалт, худалдаа авалт, за мөн төсөв төлөвлөгөө гэдэг энэ бүгд дээр одоо анхаарч ажиллалаа. За тийм учраас одоо энэ төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 сарын 31-ний дотор одоо тендер зарлагдаагүй ажлууд хэмнэгддэг. Энэ хуулийн хэрэгжилтээс өмнө одоо энэ тойрог одоо орон нутагт тусгагдсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх гэхэд бол онцгой анхаарч ажиллалаа. За мөн одоо улсын их хурлаас байгуулагдсан хуулийн хэрэгжилтэнд одоо санал дүгнэлт гаргах маш олон ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. За энэ ажлын хэсгүүдэд одоо 10-аад ажлын хэсэгт орж ажилласан. За тэгээд даатгалын тухай хуулийн ажлын хэсэг, за мөн одоо шинжлэх ухааны технологийн тухай хуулийн ажлын хэсэг, за боловсролын тухай хуульд одоо нэмэлтээ өөрчлөлт оруулах ажлын хэсэг зэрэг ингээд нэлээд олон ажлын хэсэгт одоо бас орж ажиллаж бас нэлээд ачаалттай ажилласан ийм чуулган байлаа. За тэгээд ямар ч үсэн бас тодорхой хуулиудаа батлаад зарим хуулиуд маань бас намрын чуулган руу хойшилж явах шиг байна. Тэгэхээр энэ одоо чуулган бол бас ингээд амжилттай болж байна гэж ингэж харж байгаа.